Сайн байцгаана үзэгчдээ манай подкастын маань ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаарт хов хүний хөгжил, бизнесийн коуч Ганс өх эртний танил маань хүрэлцэн ирсэн байна. Өдрийн мэнд хүргэе. За энэ өдрийн мэнд хүргэе, энэ орой мэнд хүргэе. Энэ подкастыг үзэж байгаа бүх хүмүүст энэ цаг хугацааны мэндийг хүргье. За баярлалаа. За ерөнхийдөө түрүүн би чамтаас товчхон ярьжсэн. Ер нь эрчүүдийн тухай ярих юм аа, тий? Яг өнөөдрийн нийгэмд Монгол эрчүүдийн маань сэтгэл зүй ямар байна, нийгэмд эзлэх байр суурь нь ямар байна, тий? Энэ талаар ойлаа товчхон яриагаа эхлэх үү. За тэгье. За юун түрүүнд Жахва Бүтээр бол Монголын кикбоксийн холбоо, Монголын мутай боксийн холбооны холбоогоор холбогдсон тий Алтан пүрэв гэж манай холбоог 30 хэдэн жил авч явж байгаа сайхан дасгалжуулагч багшийн Буйнаар Бүтээр танилцаад Жавхатайгаа Жавха маань мэргэжлийн найруулагч хүн байгаа. Тэгээ бид нар олон жилийн өмнө манай холбооны хөтлөгч шүүгч. Тэгээ Бүтээр би нэг ерөнхий шүүгч хийгээд нэг гоё тэмцээн зохион байгуулжсэн тий. Тэгээд сайхан эрчүүдийн тим сайхан тэмцээн зохиож исэн. Өнөөдөр бол миний найз ийм сайхан подкаст хийгээд тэгээд энэ подкастт найзыгаа оролцуулъя гэж ураад тэгээд эрчүүдийн тухай ярих гэсэн тийм ээ. Эрчүүдийн сэтгэл зүйн талаар. За яг хөө миний хувьд бол эдийн засгч мэргэжилтэй хүн. Бизнесийн удирдлага эдийн засаг мэргэжилтэй хүн. За би өөрөө маш олон бизнесүүдийг эрхэлж байсан. Тэгээд бизнесийнхаа алдаа оноодоор суралцаад энэ бизнес хийн гэдэг бол эр хүн бол гэр хийзэн хар хүний хувьд ахуй амьдралаа авч явахын хүний хувьд бол тий эрчүүдийн хувьд бол ямар ч байсан амьдрал ахуйгаа авч явахын тулд бизнес хийдэг, ажил хийдэг, мөнгө олох шаардлагатай байдаг. Тэгэхээр тэдгээр хүмүүсийн сэтгэл зүй гэдэг бол маш чухал байдаг. Тэгэхээр энэ Монголд бол бидний эрчүүдийн нийт байр суурь ямар байгаа вэ гэдэг бол эрчүүдийн үүрэг гэдгээс эхэлнэ л тий. Бидний үүрэг юу юм бэ? Гэр орноо яаж авч явах ёстой юм бэ? Эхлээд өөрийгөө яаж авч явах ёстой юм бэ гэдгээс эхлэе тий. Тэгэхээр нийт бол яг би нарийн судалгаа бол хийж үзээгүй. Ер нь бол маш олон хүмүүстэй ганцаарчилж, уулзаж, зөвлөгөө өгж олон сургалтууд хийж тий энэ харьцаж байгаагийн хувьд бол нийтээрээ мэдээж нэг тийм эрчүүдийн нэг хөх Монгол хүчрхэг байсан үеийн тэр сэтгэлгээ тэр сэтгэлийн хат бол яг тэр үеиг шиг мэдээж байхгүй нь ойлгомжтой тийм нийгэмд маасаараа. Тэгээ бид нар бол капиталист нийгэмд амьдарч байгаа учраас тодорхой хэмжээний асуудлууд байгаа. Түүнийгээ дагаад мэдээж хямралтай, сэтгэлийн хямралтай. Тэгээ өөрсдөө юм бас хувь хүний хөгжлийн асуудалтай. За тэгээ ажил үйл чадварын асуудалтай гэд нийтээрээ ерөнхийдөө эрчүүдийн сэтгэл зүйн асуудал бол их тийм сайнгүй байгаа гэж би хэлнэ. Тий. Одоо юу мэдээж бүгдээрээ биш тийм ээ? Тийм мэдээж бүгдээрээ биш. Яагаад тэр ингээд яг ийм асуудал байгаа болохоор л хоёулаа ингээ яриа сууж байгаа. Миний эмзэглэл бас энэ дээр оршоод байгаа байхгүй. Зөв. Яг яг сая ярьж чинь нэг капитализмын нийгэмд ингээд бид нар амьдарч байна гэдэг. Одоо нэгэнт бид нар тэр эртний яг эр хүн төвтэй тий. Одоо илүү байглаасаа өгөгдөлтэй шүү дээ юм чинь тий. Би физиологийн хувьд гадагшаа гарч хүчний ажил хийх тий. Орон гэрээтэй яг мал ахуйгаа маллах тий. Энэ тулаанд явах ч юм уу. Яг анхдагч хэрэгцээнүүд бол ойлгомжтой байсан боловч яг өнөөдрийн энэ капитализмын нийгэмд техник технологийн 90-100-д бол яг энэ хэрэгцээ маань хоёр дахьч бараг хэрэгцээ болох гээд байна л да. Тий. Ерөнхийдөө гендрийн эрхтгч байдал бол аль үжи тэнцвэрчээд бараг эмэгтэйчүүд маань илүү гарах гэж байгаа юм шиг. Ийм хэмжээнд хүрчлээ. Тэгээд яг улс их орны хөгжилтөө нийлүүлээд яг нийгмийн энэ ингэж өчөж байгаа яг энэ цаг үед бид яг энэ эрчүүдийг бас орхиод байгаа юм болов гэж бодоод байгаа юм. Боловсралтай нь хит боловсралтай. Боловсралгүй нь хит доошоо ороод тий. Ерөөсө дундаж адилхан анги бас ховор болох гол байх шиг байна. Яг адилхан анги манд гадагшаа гарчлаа бас. Тий. Тэгээд яг ингээд хүний сэтгэл зүйн ер нь яг би эрэгтэй гэж хоёлаа мэдээж гэж хомж онцолж ярьж байгаа хэдий боловч хүний сэтгэл зүйн өөрийнх нь суур хэрэгцээ бол хайрлагдах хэрэгцээ байдаг. Хайрлагдах, анхаарагдах хэрэгцээ. Хүүхдийг анхаарахгүй болохоор хүүхэд анхаарал татахын тулд өөрөө маш хичээдэг. Тэр зүйл бол хүний өөрийн суур хэрэгцээ байдаг. Гэтэл бидний жишээлбэл энэ
бүр энэ эртний гэж хэлэхэд хэцүү. Зүгээр энэ сүүлийн одоо 100 жил юм уу мэдэхгүй зүгээр эрчүүд нь одоо тэ дугаавэ эр хүн байж тэгин гэдэг энэ харилцааг эмэгтэйгээсээ ялгаж тэ нөгөө хайрлагдах хэрэгцээг нь жоохон том болоод ирэнгүүт нь багд нь эрхлүүлж хагаад жоохон том болоод ирэнгүүт нь жоохон эр хүн байж одоо тэ энэ нэг ажил үйлээ хий тэгин гэдэг нэг хатуу шаардлагуудыг ингэж тавьсаар хагаад нэг талдаа тэр сэтгэл зүйн суурь хэрэгцээ буюу тэр хайрлагдах хэрэгцээнд орхигдсон байж болно. За тэгээд энэ бол нэгдүгээр асуудал. За ерөнхийдөө энийг бол би өмнөх талаас нь хэлж байгаа. За би бол санал нийлж байна. Тий, нөгөө талаас ямар асуудал байгаа вэ гэхээр бид нар яг эрчүүдийн тухай энэ хүний хөгжлийн тухай яриад ирэхээр хүний манлайллын тухай ярина. Хүний биеэ даах манлайлал гэдэг бол биеэ даах зүйлийг манлайлал гэж хэлдэг. Бие дагаад хоолоо олоод ичдэг, бие дагаад ажилчдаг, бие дагаад сэтгэл зүгээ аваа явчихдаг. Тийм хүмүүсийг манлайлагч хүмүүс гэдэг. Манлайлал гэдэг бол энэ 6 2 хүн байна, тэг чи тэг ингэж загиндагдгийг манлайлал гэхээс илүү энэ хүмүүсийг биеийн даалгадаг, өөрийнхөө үүргээ ухамсарлаад мэдээд хийгээд явдаг тэр биеийн даалгадаг тэр процесс буюу тэр манлайлагч сургагч ээж нь. Тэр аав нь тэр эрэгтэй хүүхдүүдэд болон эрчүүдэд эхнэр нь туслах ёстой. За одоо учиргүй одоо эхнэр нь манлайлаад нөхөртөө туслана эсвэл одоо заанд сургана багшлана гэж байхгүй л дээ. Ер нь бол ээжүүд гэж би хэлж байгаа. Аавууд гэж байгаа. За ер нь еврей ээжүүд гэж айхтар юм байдаг шүү дээ. За бүр алдартай. Тий бүр алдартай еврей ээж. Эмэгтэй ээж нь еврей бол тэр хүүхдийг болон охиныг еврей хүн гэж үздэг. Тэгэхээр тэр еврей ээж бол тэр маш их өөрийгөө бэлдэж байгаад тэр хүүхдүүдийг эрэгтэй болон эмэгтэй хүүхдүүдийг тэр эрчүүдийг сургадаг байх нь шүү дээ. Тэгэхээр тэр яагаад Монголд тэр уламжлал алдагдаад байна гэхээр нэг талдаа тэр сургадаг систем. Магадгүй одоо тэр зүүрүүг нь хувь хүний хөгжил болцсон байна гэж би анзаардаг. Байсан байна. Зүүрүүг нь хувь хүний хөгжил байсан юм байна. Гэдгийг би бол одоо судлаач сэтгэл судалж байгаа хүний хувьд бол хөндлөнгөө судалж одоо энэ нэг судалж байгаа хүний хувьд тэгж анзаарсан. Тэгэхээр тэр зүйл нь ингээ орхигдчихоор бидний ерөнхий эрчүүдийн тэр орхигдсон тэр хайрлагдах хэрэгцээс гадна тэр биеийн даалгах нэг тэр багш нар нь ээж нар нь аав нар нь өөрсдөө бэлэн болоогүйгээс энэ юмны асуудлын одоо багшлагч нь асуудалтай байгаад байна шүү дээ. Тэндээс одоо аав нь өөрөө магадгүй яг сэтгэл зүйн бүрэн хэрэгцээ буюу сэтгэл зүйн хувьд яг том хүн болсон уу? Ээж нь өөрөө яг сэтгэл зүйн хувьд том болсон уу? Тэгэхээр тэр эрэгтэй хүүхэд ч юм уу те тэр нийгэмд гарч байгаа тэр бэлэн бүтээгдэхүүн хүчрэхэг эр хүн болох тэр бүтээгдэхүүн болоход тэдгээр хүмүүс нь өөрөө бэлэн байна уу? Байхгүй юу гэдэг асуудал нь өөрөө нэгдүгээр тавигдаад байгаа учраас энэ асуудал үүсэж байгаа гэж би үздэг. Яг тэгэл хувь хүн рүү л орно л доо. Гэхдээ тэгэл яалтчгүй энэ статистик одоо тоо ингээд олонхоор нь эн чинь одоо судалгааны байгууллагууд одоо дандаа олонхоор нь гэж авч үзэж байгаа шүү дээ. 10 ихтэй байлаа гэхэд тэдэн тэгжээ гээл ерөөсөө дүгнэлт гарч байгаа. Тэгэхээр яалтчгүй л одоо Азад жишээ нь Монгол ирчүүд амиа оролтоороо тэргүүлж ин ч юм уу те. Вау. Тэ. Одоо ийм эмзэглэмээр бас мэдээлэлүүд байна шүү дээ. Тэгэхээр ингээд яг ингээд судалгаагаар ингээд олны тоо статистик мэдээлэл ингээд энэ тэндээс харж хат яалтчгүй л ерөөсөө ирчүүдийн асуудал бол тулгамдсан асуудал болчиход байна. Тэгээд яг ахуй дээр бол мэдээж ойлгомжтой. Ахуй асуудлууд ахынд ордог, шоронд ордог тий одоо яа дий саг гэр бүл салдаг, сарндаг, гадагшаа гардаг. Яг нөгөө нийгмийн дундаж давхаргыг сайхан ингээд нийгмээ ингээ аваа явах тэр ирчүүд манд байхгүй болчиход байна. Тэгээ яг би тэртээ дэргүү насанд орцсон, 20 нас хүрсэн, 18 нас хүрсэн, за 30 нас хүрсэн, ингээд 40 нас хүрсэн тэртээ дэргүү насанд хүрсэн ирчүүдэд бол за би бол хувь хүний хөгжлийн коуч хүн. Би бизнесийн коуч хүн. Тэгээд миний хувьд бол бас өөрийн гэсэн үүрэгтэй энэ ажлыг хийж байгаа гэдэгтээ би итгэдэг. Тэгэхээр энэ подкастыг үзэж байгаа болон энэ ирчүүдэд тодорхой хэмжээний бид нар магадгүй бид нар ингээ орхигдсон гэж гомдлох сэтгэлгээгээр өөрсдийгөө харах уу? Эсвэл өнөөдрийн энэ подкаст ч гэсэн нэг сэрэлт те нэг цэг болоод нэг тулах цэг болоод би ер нь өөрчлөх хэрэгтэй байна. Би өөрийнхөө сэтгэлийг ер нь анхаарах хэрэгтэй байна. Ер нь намайг заавал эхнэр маань ч юм уу ээж маань ч юм уу анхаарах албагүй юм байна. Эхлээ би өөрийнхөө сэтгэлийнхээ эзэн болох ёстой байна. Би сэтгэл зүйн эзэн болох ёстой байна. Тэр эзэн болох оролдлогоодыг эхлээд оюун ухааны төвшөнд би өөрөө хайх ёстой байна. Сурах ёстой байна гэдгийг
ойлгуулахад туслах үүрэг гүйцэтгэж байгаа хүн бол коуч хүн баггүй. Бас тодорхой хэмжээний энэ нийгэмд бас нэг соён гэгэрүүлэх, хүний сэтгэлд бас өнгө нэмэх гэж, итгэл нэмэх гэж одоо ажил үйл хийж байгаагийн явж байгаагийн хувьд бол асуудал гадна талд байхгүй шүү. Ээжид ч юм уу байгаа. Гэхдээ яг ерөн зөв бол байгаа. Нийгэмд ч юм уу эмэгтэйчүүдэд илүү их одоо тий анхаардаг тий. Эмэгтэйчүүд одоо феминизм үзэл ч юм, эмэгтэй хүнийг одоо дээдлэх үзэл ч юм уу энэ одоо энэ капиталист нийгэмд бол бүр дэлхийн нийтээр айгүй мундаг байгаа шүү дээ тий. Тэгэхээр эрчүүд маань орхигдож ийн энэ гэсэн юмнууд ингээ яригдж байгаа. За гэхдээ асуудлыг би юу гэж хэрж ийн гэхээр асуудал гадна талд байхгүй шүү. Бид нар өөрсдөө оролдлого хийх ёстой. Бид нар өөрсдөө одоо тий сурах, эрэл хайгуул хийх тий. Өөрийнхөө сэтгэлийнхээ эзэн болох, өөрөө яаж хүчрхчих, ямар чадвар эзэмших энэ бүх зүйлийн төлөө бид нар өөрсдөө их оролдлого хийх ёстой. Тэгээд ах юм бол биднэрт гарц гаргалгаа ертөнцид бурхнаас өгсөн бэлгүүд угаасаараасаа цувраал гараад ирнэ гэж хэлмээр байгаа. Эхний хэлжтэй. За одоо яг нөгөө нэг миний яагаад чамааг ингэж урьсан бэ гэдэг одоо тэр шалтгаан руу орж байгаа. Тэгвэл зочдууд маань өөрсдийн гэсэн онцлогтой тий ирчүүд хүмүүн давтагчгүй. Тэгээд яг тэр хүний хийж байгаа яг одоо нийгэмд одоо бүтээж байгаа тэр замналууд нь маш их чухал байгаа юм. Тэгээд одоо амьдралын коуч гэдэг ярьж байна, бизнесийн коуч гэж ярьж байна. Одоо яалтчгүй нийгмээ дагаад энэ коучуд, менторууд те манлайлагч нар ингээд байдаг болчихжээ. Урд нь бол хүмүүс ч бас нэг хүлээж авахтаа жоохон юу байлаа. Өгсөн нэг тэрийн та нарын одоо манлай юм заана гэж юу байсан юм бэ те. Мэдгэл юм ярьж ш тухайн юм өгөөсгдөг байсан боловч одоо яг хүмүүс энэ дээр анхаардаг болчих. Коуч авдаг болж те сургалт авдаг болж зөвлөгөө авдаг болж подкастууд сонсдог болж бас нэг юм ирж хайгаад байна. Тийм бэ. Нэг үе өөрчлөгдөж байгаа. Маш өөрчлөгдөж. Тэгэхээр би ингэж харж байгаа байхгүй яг тэр хүмүүс өөрсдөө нэг юм хайгаад байгаа нь эндээс нэг юм яриад байгаа нь ингээд одоо огцлцол нь ингээд илрээд нь штэ. Тэгж. Тий. Энэ талаар энэ одоо яг ингээд өөрөө чи хувьд одоо би яг өөрлөж орох гэдэг байхгүй. Хизээнээс яг одоо энэ коуч гэдэг энэ одоо яг би энэ коуч болын молли гэж ингэж ярьдаг хүмүүс болын молли гэж огт бодог. Би ч тооны хүн шүү дээ. Тэгээд эдийн засгийн бизнес хийж исэн. Тэгээд би ч өөр юм зардаг хүн, маркетинг тэгээ юм зардаг. Тэгээд ингээл бас нэг үйлдвэрлэл хийх гээл, ингээл бас нэг ингээл янз янзын бизнес хийх гээл ингээд үзчихсэн. Зүгээр нэг адилхан Монгол ингээд ахуй амьдрал авч явах гэсэн тийм залуу. Тэгээд миний үндсэн мэргэжил эдийн засаг тооны хүн. Тэгээд гэтэл би өөрөө тэр асуудал үүсээ тэрийг одоо хийж чадахгүй одоо тэр ажлаа сайн бүтээж чадахгүйгээс болоод ажлаа бас унгаасан. Тэгээ ажлаа унгаагаад тэгээ ажлаа унгаана гэдэг бол нэг талдаа тэр чи өөрөнд орох ч юм уу энэ асуудал чи өөр сэтгэл зүйн асуудал байхгүй. Тэр сэтгэл зүйн асуудал буюу хувь хүний хөгжлөөс хаашаа ч юу ч гаждгүй юм байна гэдгийг би өөрөө биеэрээ туулсан юм байна. Харин тийм биеэрээ туулаад үнэхээр стресс гэдэг чинь хүнийг уршин ахиулдаг юм байна, итгэлгүй болгоод юм байна. Хүний ингээд уршин огт ахиулдаггүй зүйлий байд юм байна гэдэг зүйлтэй тэмцэж явж байгаад миний их харин азар ингээд бясалгал, йог бясалгалын багш тийм коуч хүм болж таараа. Тэгээд надад бас энэ зүйлийнхаа эрдмийг надад ингэж Австралиас онлайнаар ингэж заагаад энэ зүйлийн талаар би өөрөө бас ингээд сэтгэлээ яаж амгалан байлгах, энэ стрессээс яаж салдیں۔ Тэгээ энэ ертөнцийн дэлхийн олон энэ мэдлэгүүдээс яаж юу сурж авах гэдэг юмнуудыг азар би тэр юмнуудыг сурж авч ойлгож биеэрээ мэдэрсэн өмнөх биеэрээ мэдэрсэн амьдралтайгаа ингэж хольж туулж явж иж би ингэж коуч болсон. Тэгэхээр би хүн болол ингээ өөрийнхөө асуудлыг шийдэх аргаа олоод өдөр тутам тэр аргууд тэр дадлуудыг хэвшүүлсний дараагаар бусд туслахаас өөр аргагүй юм бэл. Тэрчээргүй би адилхан натаа адилхан мянган ирчүүд байгаа шүү дээ. Яа манган натаа адилхан мянган эмэгтэйчүүд бас байгаа шүү дээ. Тэгэхээр тэдгээр бизнес хийгээд асуудалд ороод тэгээд ингээд өөр зээд ингээ капиталист нийгэм чи өөрөө сорилттой шүү дээ. Энэ дотор яг өөрийнхөө шийдсэн арга барил, өөрийнхөө шийдсэн мэддэг чаддаг зүйлээ бусдад туслах үүрэгтэй байхгүй хүн. Тэрнээс биш би юм ярьдаг хүн болъё, ингээ тгий гэж би ерөөс огт бодож байгаагүй. Зүгээр л тийм би бол нэг уртгаа хийгээл явж явах те сайхан тэгэл мэдээж дотор хүний сүнсний зориг морилох ч юм уу юм байгаа л да. Тэгээ энэ хүн бол нэг юмд ямар ч байсан би одоо 100 мянган дагагчтай болж ин тэгээд ингээд хүнд хэрэгтэй зүйл хийгээд байгаа учраас хүмүүс ингээд дагаад те сонсоод хүлэн зөвшөөрөөд ингээд явж байгаа. Тэгэхээр
Би өөрөө энэ асуудлыг биерээ тулсан юм чинь хүмүүс туслах үүрэгтэй мэн гэдгийг ойлгоод тэгэл багаагаар үйлцээр хагаад 5 жилийн хугацаанд одоо ингээд тодорхой хэмжээний үйлчлүүлэгчтэй маш олон байгууллагуудад сургалт хийлээ. Маш олон бизнес эрхлэгчид ганцаарчилсан сэтгэл зүйн болон бизнесийн зөвлөгөөнүүдийг ингэж тогтмол өгж ингэж явж гин. Маш олон хүмүүсийн итгэл үнэмшил, аз жаргал, амжилтанд нь тус болохын тулд маш олон юм сургалтууд тогтмол хийж гин. Тэгээд энэ сургалтууд маань одоо би 5 сургалт хийлээ. VIP сургалт тэгээд сая төгрөгийн үнэтэй сургалт хийлээ. За тэгээд цагийн нараа багасгаад 300 сая төгрөгийн үнэтэй сургалт хийлээ. Тэгээ миний одоо сургалт хийсэн тэр хүмүүс хамрагдсан хүмүүс бол бүгд л сайхан заалаад өөргээл ямар ч байсан ингээд үнэхээр хүмүүс сурыг тэ ингээд зүтгэе гэдэг энэ сурсан хүмүүс биерээ мэдэрсэн энэ хүмүүсээс юмыг очиж сонсъё, амьдралдаа энийг хэрэгжүүлэе гэж үнэхээр ингэж яагаад би бол маш талархалтай байгаа. Эндээс л бидний өөрчлөлт хөгжил нөгөө эрчүүдийн хүчрхэгжилт эндээс эхэлнэ. Тэ энэ нөгөө ээжүүдийн хүчрхэгжилт эндээс эхэлнэ. Тэгээ хөвгүүдээ яаж хүчрхэг болгох юм те. Хоёлаа болоос эрчүүдээ хүчрхэг болгох, сэтгэл зүгийг хүчрхэг болгох, тэгээ ажил үйлдэл бизнесээ хүчрхэг болгох тухайл ярьж ийн гэж ойлгож байна шүү дээ. Жохол тэ нэг юу юм л хөх гэдэг. Тэ нэг гаргал үнэмшил те. Тань мэдээж яг нарийн чадрууд хэрэгтэй. Хүн бол өөрийнхөө харилцааг борлуулдаг байх хэрэгтэй, бизнесээ борлуулж чаддаг байх хэрэгтэй. Өөрийнхөө учрыг олдог байх хэрэгтэй. Хамгийн гол нь өөрийнхөө учрыг. Өөрийнхөө учрыг олно гэдэг нь амар том ингээд эдийн засгийн том сургууль сураал юм уу ингээд ах биш. Өөрийнхөө сэтгэлийн амар амгалангийн учрыг олдог хэрэгтэй. Яг тэгэхээр энэ нийгэм чи өөр стресс хямралын 90 100. Бүр стресс хямралын яагаад стресс хямралын 90 100 гэж нэрлэж байгаа бай гэхээр дээрүүдээр аражиогоор мэдээллийг дамжиж сонсдог гэсэн. Гэтэл бид нар одоо шууд Facebook руу ороод, шууд Instagram руу ороод бүх мэдээллийн нэг дор ямар ч цензургүйгээр авч шít. Хит их мэдээлэл бол биднийг энергийг сорж. Тэгэхээр энэ их энерги сорж байгаа энэ нийгэм дотор бид нар өөрийнхөө сэтгэлийг яаж ялгаж авч явах юм бэ гэдгийг энэ хөвгүүд чинь, энэ залуучууд чинь, энэ насан туршийн эрчүүд чинь хүртэл ойлгохгүй байгаа байхгүй. Тэгэхээр сэтгэл нь одоо тий бид нар бол гарыг ийшээ хөдөлгөж болно, тий гар ийшээ хөдөлгөл ийшээ хөдөлнө, толгой ийшээ хөдөлгөл хөдөлнө. Гэтэл бид нар зүрхийг удирдах чаддаггүй байхгүй. Бөөрийг удирдах чаддаггүй байхгүй. Илгийг удирдах чаддаггүй байхгүй. Тэгэхээр бид нар энэ далд ухамсарт байгаа энэ бидний махан биеийн төрж байгаа энэ мэдрэмжүүдийг удирдах чаддаггүй. Энийг удирддаг сэтгэл зүйн аргууд байдаг. Нарийн. Тэгээ энэ аргуудыг сурах, энэ аргуудыг эзэмших, энэ аргуудыг амьдралдаа бүр хэвшил болгож яваад өөрийгөө тайвшруулж чадах юм бол хүнд өөрт нь ажил хийх чадвар нь байдаг шүү дээ. Та бол найруулагч хүн, найруулагчийн чадвар бүгд танд байж байгаа. Та сэтгэлээ тогтоочих юм бол найруулагчийнхаа энэ чадвараар гайхалтай контентууд хийгээд олон нийтэд хүргээд нийгмийг соён гэгэрүүлэх ажлуудыг үргэлжлүүлээ хийж чадна. Танд бол чадвар ч юм байгаа. Танд амар амгалан байх тэр сэтгэлийн амар амгалан байлгах тэр аргууд. За магадгүй дээрээс нь тэр бизнесийн мэдлэг ч юм уу орчин үеийн те ингээд яаж олон нийтэд хүрэх хэвээр аргууд бол те эдит хийх ч юм уу. Тэ одоо ингээд эдит яа сайн их аймай тэ одоо эн чинь бол таны нарийн хард скиллүүд ч татуу ур чадварууд ч тэ. Тэгээ энэ үүгээр яаж татах юм гэдэг энэ зүйлүүдийг хойлоод тэгээд бид нар амжилттай байх, аз жаргалтай байх. Тэгээ мэдээж амьдрал бол мэдээж зовлонгоор дүүрэн шүү дээ. Тэгээ зовлонгоо хүлээн зөвшөөрөл тэрийгэ дав туулаад дахиад дараагийн жаргалаа хүрээл дахиад зовлонгоо хүлээж аваад жаргалаа туулаад ингээд энэ бол мөнх бус ингээд үргэлжил зовхон тодорхой, жархан тодорхой, зовхон тодорхой, жархан тодорхой. Тэгээд бүх юм мөнх бус үргэлжлээл. Тэгэл бид нар шунахгүй, уурлахгүйгээр тэгш амгалан гэдэг тэр сэтгэлийг хөгжүүлээл. Тогтун, сэтгэлийн амар амгалан тэр зүйлийг хөгжүүлээл. Хакухоныг хэлсэн байсан. Нөгөө нэг Акухогийн нэг сэтгэл зүйч аваад эд барилдаж байхдаа сэтгэл зүйч аваад тэгээд сэтгэл зүйч нь тэгж хэлсэн гэж. Яг модон шуу шиг болсон цаг чи жинхэнэ авраг болно гэж хэлсэн. Ягаад гэвэл хүн тэр Акухог ямар мундаг юм бэ гэж магтаж байгаа сэтгэл нь хөдлөхгүй. Тэгээд байдгаар нь ингээд доромжилж байхад монголчууд байдгаар нь доромжилж байхад сэтгэл нь хөдлөхгүй. Одоо ингээд очиод нэг барилдаан дээр унахаар сэтгэл нь хөдлөхгүй. Нэг хүчтэй барилдаан дээр давг дорж ч юм уу ялахаараа сэтгэл нь хөдлөхгүй. Тэр яг модон шоу шиг сэтгэл нь тэгш амгалан болсон цагт тэр хүн асар их үйл хэрэг гүйцэтгүүлж чадна. Тэр бид нар тэр сэтгэлийг тэгш амгалан болгох, тэр хүчрэхийг бие даасан сэтгэл зүг бий болгохын тулд л энэ зүйлүүдийг би хийж байгаа, ярьж байгаа. За маш ойлгомжтой. Одоо хоёлаа буцаад нөгөө нэг
гарааны эхлэл рүү ч очие. Эхлэхийн тулд мэдээж уналт байсан байгаа тий. Тийм. Одоо бүх ирчүүд л унаад байна. Харин тэгээд тэрнээсээ сэхэхгүй байна л та. Тэр уналтаас одоо яаж гарах вэ? Маш энгийнээр зүгээр. За хүн амьтанд тусалж болно. Гол нь л өөрөө гэдэг ш зүгээр. Энгийнээр. Хоёр нь бол уналтанд орохоор хүн бол эхлээд надад ээж минь тусалсангүй, аав минь тусалсангүй, найз нөхд минь тусалсангүй, ар нуруу утгаллаа, инглээ тэглээ гэл бөөн гомдол ширэгдэл болдё эхлээд. За азгуутал. Азгууталтай холбоотой бүхлийг гомдол ширгэлүүд эхлээд хүн ихний процесс шүү дээ. За тэгжсэн өшөө сайн унана. Одоо тэгээ магадгүй арх уудаг ч юм уу тэгэл үрсүүлэл хамгийн хийж болох хэлбэр юу вэ? Тэгэл одоо байгаа мөнгөө үрээл те эхлийн ээлжинд нэг хэсэг явна. Тэгж идэлтэй юу ч хүү болно шүү дээ. Юу ч хүү болоод. Тэгээ хүн бол зовлон даадаг шүү дээ, тий. Жаргал бол даахгүй. Тэгэхээр зовлонг бол даадаг байхгүй. Тэгэхээр бүр хаашаа очиж унж хаана очиж зовлон хүнийг сургадаг болохоос биш. Тий нэг сургалт хүнийг сургана. Гэтэл зовлон тэрнээс сайн сургадаг учраас зовлон туулцсан хүн илүү сайн сурдаг. Тэгээ би бол яа харахгүй за ингээд надаас өөр хүн туслах хүн байхгүй юм байна. За одоо тэгэл одоо юу вэ үзмэрчлэн бөө одоо бүх юм дээр очдөг шүү дээ монголчууд ч тий. Тэгэж очижсэн за би ер нь өөрөө өөртөө тулахгүй бүтэхгүй мэн гэл өөрөө өөртөө л тулна шүү дээ хүн. Тэгээ өөрөө өөртөө тулаад ирэхээр чинь 80-да подкаст ч юм уу хин нэгэн хүнийг хин нэгэн эрдэм хэр нэгэн мэрэгэн ухааныг хүн хайгаад ирэхээр 80-да бурхан нэг хүнийг илгээдэг байхгүй. Тэрийг би юу гэж хэлдэг вэ гэхээр шав бэлэн болохоор багш гарч ирдэг гэж хэлж байгаа. Үнэхээр шавн бэлэн болцсон үед багшигаа хүсээд ирэх юм бол хин нэгэн багш чинь хүүхэд чинь байж магадгүй 10 жилийн чинь багш байж магадгүй хин нэгэн коуч байж магадгүй те би гэж өөрийгөө хэлээгүй шүү дээ те хин нэгэн хүн байж магадгүй хин нэгэн дарга чинь байж магадгүй хин нэгэн найз чинь ч байж магадгүй. Гэтэ яг найз нөхөд бол өөрсдөө мэдрэмжээр зөвлөдөг. Яг мэрэгжлийн хүн гэдэг бол олон хүнтэй харьцсан мэрэгжлийн хүн гэдэг бол шал өөр. Хүнийг хаашин залж сэтгэлийн яаж зөв залах уу сэтгэлийн чиг хандлага нь хаашаа залах уу гэдэг мэрэгжлийн хүн бол мэддэг. Тэгэхээр тэр бол айгүй чухал ойлголт байдаг. Тэгээ ямар ч байсан хэн нэгэн багш нь гараад ирчин хүн зовлонгоо туулаад би өөрчлөгдөх ёстой байна гэдгийг ойлгосон цагаас аяндаа бидний амьдралчаа өөрчлөгдөд ирдэ шүү дээ. Тэгээ ингэдэг байхгүй юу? Аягны орол дүүрэн байна гэдгийг хэн хардаг гэж яг бодит туршлагаараа онж мэдсэн хүн л аягны орол дүүрэн байна. Ёроолт нь жоохон л ус байна штэ гэл. Тэ энэ аягны ус тэ ингээд ёроолт нь жоохон л ус байна штэ гэл. Ингэж харах уян ёроол нь дүүрэн байна штэ гэж харахыг яг зовсон хүн л ойлгоно. Жишээлбэл би 10 хоногийн бясалгалд сая явлаа. Тэгээ хоёр дахь нэг олон удаа бясалгалд явсан хүн 12 цагаас хойш хоол иддэггүй. Тэр бясалгалын одоо жишээлбэл Vipassana гэдгийг тэр бясалгал бол өдөрт 10 цаг бясалгана. Хоорондоо юу ч ярихгүй. Жинхэнэ шииртэй ирчүүд шииртэй хүмүүсийн төвчээртэй хүмүүсийн давж гардаг. Тийм л одоо тийм том сорилт байдаг. Тэгээд 10 цаг өдөр бясалгал хийн. Тэгээд яг дахиж явж байгаа бясалгал дахин хамтрагдж байгаа хүн бол 12 цагаас хойш хоол иддэг байхгүй. Тэгэхээр 12 цагаас хоол идэхгүй нэ гэдэг бол өдөр 12 цагаас хоол идэхгүй нэ гэдэг бол маргаашийн өглөөний 6 цаг хүртэл 6:30 хүртэл аман дээрээ борцог тавина. Тэгээд тэрнээс хойш усал уун. Тэгээд өөрөө мэдхгүй. Тэгээд яг би яг тэр үед өөрийгөө харж ирсэн байхгүй. Хүүшээ энэ аягны ороолоор дүүрэн каш биш үү гэж харж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр би угаасаа 12 цагаас хойш хоол идэхгүй байгаа учраас миний бие организм яг үннийг олж харж байгаа байхгүй. Бид нэр угаасаа өлсөх гэдэг зовлон байхгүй болсон, даарах гэдэг зовлон байхгүй болсон. Одоо бол сэтгэлийн шанал, хүн хоорондын харилцаа гэдэг зовлонгоор бид нар дүүрсэн байгаа. Гэтэл бид нар аягны орол ус дүүрэн байштэй гэдгийг бол яг тэр зовсон хүн дэрийг дүүрэн байна гэж харна уу гэхээс цатгалан байгаа ч буюу юм ингээд дүүрэн байгаа бялхан байгаа хүн бол тэрийг бол тийм байх гэж харж чадахгүй угаасаа. Гомдлсоор л байх болно өргөшлөө. Тэгэхээр үнэхээр тэр зовлон гэдэг чинь өөрөө хүнийг л тэр нөгөө нэг зөв зүйл рүү залаад өгчин. Тэгээд тэрийгэ туулаад тэрийгэ даваа гараад ирэн хүн ч өөрөө өөрчлөгдөж ирдэг. Тэгээ хүчрхэгчээд багаагаар хүчрхчээд тэрийгэ даваад сайхан болоод тэгээ өргөшлүүлээд өөрийн гэсэн чадруудаа эзэмшээд тэгээ амьдрал ахуйгаа цэгцлээд тэгээ өргөшлүүлээд ингээд нэг юмд чунахгүй эсвэл юмд одоо уурлахгүйгээр ингээд цаашаа өргөшлүүлээд ажил үйлээ гүйцэтгүүлэл явдаг. Тэгэхээр яг нэг лог гараад байгаа юм л та. За бүгдээрээ тэгэл тэр асуудалт яг бүгдээрээ ч байх те ер нь ихэнх нь орж ийн. Тэгээд бүгдээрээ унах хэвээр юм шиг, зовох хэвээр юм шиг болчих гээд юм л та бас. Нэг талаараа тэгээ заавал унжид сэргээд ч байгаа юм шиг. Тэгээ энийг уг нь нийгэм бас гээд байна. Бидрийг
Хөгшөө. Өдөр болгоо унна шүү дээ. Би өдөр болгоо унна, өдөр болгоо босно. Яг ахуйн бүр уналтууд байна тийм ээ. Гоо өдөр болгоо унна. Ерөөсөө л ингээд тэгээ ажил үйл байна уу? Одоо тэгээ борлуулалтаа хийж чадахгүй хүмүүс энэ ертөнцөөр дүүрэн биш үү? Тэгэл одоо бизнес хийж байгаа шүү дээ бүгд л те. Ямар нэгэн байдлаар гэр бүлийн харилцаа ч юм уу, эхнэр нөхрүүд хоорондоо ойлголцож чадахгүй те, дарагтайгаа ойлголцож чадахгүй ч юм уу. Бүгд өдөр болгон уналт босолтууд байгаа. Тэгэхээр энэ бол бүгд ингээд бүр мөнх бус. Унах нь тодорхой, босох нь тодорхой байхгүй. Тэгэхээр энэ бол угаасаа тодорхой. Тэгэхдээ энэ дундаас ухаарах, ухамсарлах гэдэг нь л чухал байна. Тэгэхээр ухаарах, ухамсарлахын тулд бид нар өөрөө яг үнэндээ бас нэг юмд бас нэг жоохон сэтгэлтэй, сэтгэлийн гүнээсээ хандмаарга. Тэхийн бол тэр ухаарал, ухамсар аяндаа орж ирээд хүн өөрчлөгдөөд, эрчүүд мань хүчрэгчээд тэ бүх хүмүүс маань бие даагаад манлайлагч болоод ингээд асуудлынхаа чиг хандлагыг ойлгоно. Бид нэг байгалийн хууль гэж нэг муухай юм яриад идэг шүү дээ. Одоо хүчтэй нь хүчгүйгээ гэдэг шиг. Энэ юу нөхөр бодиттой вэ? Одоогийн энэ нийгэмд юу? Энэ байгалийн хууль угаасаа байгалийн хууль юм чинь би ярихгүй шүү дээ. Байгалийн хууль угаасаа байгалийн хууль. Нэр томьёон тийм ерөнхийд нэг хүчтэй нь хүчгүйгээ тийм. Тий, хүчтэй нь хүчгүйгээ. Одоо жишээлбэл байгаль цас орж ивэл бид нар цасыг болиулж чадахгүй, бороо орж ивэл болиулж чадахгүй, нар гарч ивэл болиулж чадахгүйтэй адилхан. Тийм байгаа. Тэрийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ байгалийн хууль би бол хүлээн зөвшөөрөх тэр дадлыг бий болгосон. Тэгээд тэгэл байгалийн хуулийг хүлээн зөвшөөрөөд ажиглах тэр дадлыг Випашана дээр заадаг. Тэр одоо жишээлбэл байгалийн хууль явж гэн хүмүүс магадгүй тэр хүчтэй нөхчгүүгүүдээ ч юм амг бардам зан гаргачих юм уу те. Элдв бусын ингээд ийм буруу зөрүү ийм зам гаргаж гэн. Гэтэ тэрийг ажиглаад өнгөрөөж бас болно. Тэрний ард гардаг бас дахиад тэрнээс хүчтэй арга байгаа. Яг нөгөө худалч хуурамч залцаанууд нь дээшээ гараад бодууд нь доошоо унаад байдаг шүү дээ. Бас би энэ дээр бас тавьж жишж яахгүй. Яг хоо тийм байх. Одоо худалч хуурамч тийм хүмүүс ингээд дээшээ гарж ийн гэж ингэж харагдаж байгаа бах. Тэгтээ яг хоо зарим юмд ер нь зүгээр тухайн нийгэм тэр чигээрээ манлайлал нийгмийн одоо чиг хандлага ямар болцсон байгаасаа шалтгаалаад та тэгж ярьж байгаа тийм байх шүү. Тэнгүүтэл чин буцаад эргээд харахаар тэдгээр хүмүүс бас нэг яг зүгээр бас номхон хүлцэнгүй ч юм уу эсвэл зөв зүгээр байж байгаад бас тэгцсэн байдаггүй юм шиг байгаа. Би одоо эргээд харахаар тодорхой хэмжээний хөв хүний хөгжилдөө анхаарсан, тодорхой хэмжээний хичээл зүтгэл гаргасан. Гэхдээ сэтгэлийн чиг хандлага нь одоо жишээлбэл манлайлал чинь ямар нэгэн үр дүнд хүрж ингэж манлайлж болно шүү дээ. Тэгэхээр манлайлалчин бол эхлээд тухайн хамт олонны зорилгын төлөө байх хэрэгтэй байхгүй? Хамгийн гол юм нь тухайн хамт олон. Гэтэл тухайн хамт олонны зорилго нь өөрөө хамт олонныхоо зорилгыг биелүүлж байна. Гэхдээ тэр хамт олон нь өөрөө нийлж байгаад буруу зорилготой буюу зөв шунлын араас одоо мөнгөний шунлын араас явж байсан буюу мөнгө идэхийн араас явсан байвал яах вэ? Одоо нийт тэрэ тэгж ярьж байгаа шүү дээ. Зөвхөн мөнгө идэхийн араас явсан байвал яах вэ? Тэгэхээр тэр чинь нэг манлал үзүүлж магадгүй. Манлал үзүүлсэн байна. Нийгэмд үр дүн үзүүлсэн байна. Гэхдээ сэтгэлийн чиг хандлага нь хаашаа байсан байна? Буруу буюу шунлын араас явсан бол тэр манлал бүр уг үндсээрээ угаасаа буруу болно. Гэхдээ нийгэмд харагдж байгаа нь чиний хэлдгэр залхаанууд нь дээшээ гарчаад байна. Тэгээд үр дүнд хүржлээ. Тэгэл тодорхой хугацааны дараа энэ бүгд байр байранд орно гэж би итгэдэг. Тэгэхээр би бол яг зүгээр элдв бусын нэг устар мустар элдв бусын юмд одоохондоо ерөөсөө огт комент элдв бусын хэлдэггүй. Тэгээ зүгээр магадгүй зарим компани дотор ч гэсэн шудраг бусаар зайл гаргаж байгаа, суу зайл гаргаж байгаад ингээд амжилтанд хүрсэн хүмүүс байдаг. Гэтэл тодорхой хугацааны дараа тэр чинь мөнх бус юм чинь баригдаж л таараа. Тэгэл одоо тэгэл юу гэдэг тийм үр дүн ямар нэгэн шийтгэл юм авч л таараа. Тэгээд тэр бол ингээд учирж амаараа явах учраас би бол нэг тэрэнд нэг санаа зовдөг. Гэхдээ ер нь энэ манлайлал буюу энэ эрчүүдийн тэр зэмаа өрх гэрээ авч явдаг энэ Монгол эрчүүдийн бид нар Монголын ер нь хүчрхийлтийн хамгийн гол манлайллын хамгийн гол цаад зорилго нь сэтгэлийн чиг хандлага нь шудраг зөв байх байдаг. Магадгүй дотор деталь дотороо цуу зайл хэрглэж болно шүү дээ. Тийм биз дээ. Магадгүй баг зэргийн жижиг жижиг худлаа хэрж болно шүү дээ. Гэхдээ үр дүндээ хүрэхдээ үнэхээр тэр Чингис хаан шиг Пакс Монголика буюу тэр дайны дэлхийн инх тайвныг тогтоох гэж хүн алсан байвал яах вэ? Тэ? Маш олон хүн буруу зовлон тэ ингээд маш олон хүн өгөхөөс харин сэргийлж харин тухайн Чингис хааныг Марко Поло хэлсэн байдаг шүү дээ. Чингис хааныг очисон газар инх тайван тогтдог.
амар амгалан тогтдог гэж хэлсэн байсан шүү дээ. Тэрнээс үүш тэр чинь нэг хүн устгах донтой хүмүүндээ биш шүү дээ. Тэр чинь нэг инх тайвны төлөө буюу сэтгэлийн чиг хандлага нь асархан инэрхүүн сэтгэлээр дэлхийн нийтэд инх тайвныг тогтооё би гэж л тэр хүн чинь байлдан дагуулалт хийж исэн байлээ шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн манлайллын цаад утга нь бол сэтгэлийн чиг хандлага буюу энэ Монгол улс сайхан болоосоо одоо энэ татврын тогтолцоо энэ бизнес эрхлэгчд маань аятайхан байгаасаа тий ажил үйл маань ингээд өрх орлого маань өрхүүд маань ингээд орлого нь аятайхан байгаасаа эрүүл мэнд одоо боловсролын систем зөв байгаасаа гэдэг энэ зүйлийн сэтгэлийн чиг хандлага л хамгийн гол зүйл л гэж би итгэдэг. Ерөнхийдөө сайхан товчхон тустаас явъя. За тэгвэл ерөнхийдөө бол нийгэм дээр одоо нийгмэрэл ер нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ер нь санал нийлэх хэрэгтэй гэж бодож байна. Заавал одоо тийм эр хүн гэхэрэл хүчрхэг байж те доор гэрээ авч явдаг мавдаг одоо тэр ойлголтыг бол одоо нийгмээр явсныг жоохон хүчлэхээ болёо. Тэг хүчлэхээ болъё те. Тэр санал нийлэх үү? Нийлгүй яг хөө тэр чинь одоо тэгээд хүн ер нь ямар амьдрын тэр хүний өөрийнх нь хэлхийн асуудал шүү дээ. Тэгэл чи ийм байсангүй тийм байсангүй гэдэг ээж нь хүүхдээ ч юм уу хүүгээ ч юм уу дарамтлаад хэрэггүй. Тэгэл өөрөө уучраа олтлоо тэгэл тэр 50 байлгал та тий. Тэгэл мөрөөрөө байж байгаад өөрөө уучраа олно. Олох нь ойлгомжтой. Тэг өөрөө уучраа олж л таараа. Би өөрөө тэр их хэлээд байгаа байхгүй. Зовлонгоо өөрөө тулаад ойлгочхоор хаяндаа өөрөө уучраа олно. Олохгүй байсан ч гэсэн зүгээр хүн амар амгалан амьдрах, шуналгүй амьдрах, уур хилэнгүй амьдрах тэр юмыг олоод ойлгочих. Тэгэл болоо шүү дээ. Заавал бүгдээрээ хүчрхэг амьдр ерөнхийдөө хүчрхэг амьдрна гэдэг нь зүгээр л 50 амьдрах тухай ярьж шүү дээ. Албаар одоо бүгд л нэг амар баян амьдр тийг ингээл өглөө бос дараараа гэдэг. Яг өглөө босох нь өөрөө эрүүл мэндэнд нь сайн. Тэгээд зөв хэмнэлээр орой эрт унтвал эрүүл мэндэнд нь сайн. Тэгэл тэгжиж бид нар өөрөө эр хүний хүчрхэгжилт бүр олон юмнууд бүр сайн байдаг. Чи бие эрүүл мэндийг сайн байх тухай яриад байгаа болохоос би заавал бүх юмний капиталист нийгмийн тэр одоо тий өөр юмныг бол яриаггүй шүү дээ. Тэгээд ер нь энгийн байх уу, ямар байх уу хүний өөрийнх нь эрхийн асуудал тэр тусмаа бид нар тийм эрхчлөөтэй нийгэм дотор амьдарч байгаа учраас тэрээс өөрийнх нь асуудал байна. Нийгэм угаасаа яг ийм өнөөдрийн цаг үе бол ийм шүү тий. Гэтэ яг эрхтэй гэдэг утгаар нь баг илүү ач холбогдол өгж баг энэ ч маа ялгуурс шиг сонсож байгаа тий. Ирчүүдтэй урам өгөх ёстой. Бидний ирчүүд чадлаараа л хичээж байгаа. Яг үнэндээ чадлаараа. Тэгэл өстө жинхэнэ уучраа олсон ч олоогүй байсан ч гэсэн урагшаа хараад өстө нэрээ арай дэндүү бас нэг талтаа бас нэг ачааллаа өөрлөгөөнө сэтгэл зүйн хувьд буруу шахаад байгаа өөрийгөө. Зарим үе та нар амрах хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Зүгээр архиуж бити амрал та. Зүгээр амрал та. Зүгээр 50 амар. Тэгээ гэр ганцаараа амрал та. Уул руу очиод алах тийм ч юм уу мэдхгүй зүгээр өөртөөгөө гүйдэг ч юм уу. Нэг 3 хоног тэгвэл амрал та. Заавал найзтайгаа очиж архиуж амрах хэрэггүй. Зүгээр өөрийнхөө сэтгэлийг ихлэ амраа. Зүгээр ээж аав дээр очиод төлөөгээ хагал тий усаа авч тийм үү. Зүгээр энгийн нэг сайхан амраа сэтгэлээ амраа. Та нарт амрах эрх байгаа. Тэгэл ухаан жолоогүй үр хүүхдийн төлөө күрдэг хувцаатай тий нэг асуудлууд байгаа шүү дээ тий. Бити тэгээ бүх юмд санаа зовоод ингээд өөрсдийнхөө бас хайрлт сур. Бурхан минь өөрийгөө хайрл өөрийгөө хайрлахгүй бол хинч таныг хайрлахгүй. Тэгэхээр өөрийгөө хайрлж сур, өөрийгөө амраа, заавал өөрийгөө амраана гэдэг чинь өөртөө тий заавал 100 цэнгэл өгнө гэсэн үг шүү дээ. Зүгээр л 50 өөртөөгөө ганц 2 хоног байцгаал та хөдөө яваад ч юм уу мэдхгүй машинаас агаад ч юм уу алхаад ч юм уу мэдхгүй. Тэгэл болоо. Өөртөөгөө жоохон ажиллахын тулд заавал эхнэрээсээ виз авах хэрэгтэй юм шүү. Яг гоо тэгээд эхнэр нь ч тэрийг ойлгох хэрэгтэй шүү дээ. Олон эхнэрүүдэд би одоо хэлье. Тэгээд тэр сайхан нөхрүүдтэй тийм боломжийг олго. Одоо тэгжиж тэгээд энэ нөхөртөө сайн туслана, тийм ээ. Тэгээд энэ хов хүний хөгжил чинь ганцаардаж уйтгарлаж сурахаас эхэлдэж шүү дээ. Ганцаардаж уйтгарлаж сур. Ганцаардаж уйтгарлах боломжийг олго. Тэ? Ганц 2 цаг ч гэсэн явуулчих. Ганц 2 3 4 цаг ч юм уу явуулчих л та тий. Тэгээд тэр заавал архиух албагүй. Би архиух албагүй өөртөө нь ганцаараа байж үз. Сонирхолтой шүү дээ бас тий. Тэгэхээр тиймэрхүү юмнуудыг бас үзээсэй санал болгож байгаа шүү. Маш үр дүнтэй арга учраас тий. Яг нэг визний асуудал уг нь бас инээдэмтэй л асуудалтай одоо гарахтаа заавал зөвшөөрөл аваад нэтрэмэр гэдэг чи яг харилцаа ойлголцол яриад тохиролцооны тий. Яг тий бүгдээрээ биш бах уу тэгээд манай ахын чинь нэг тийм маазралтай нэг бүгдээрээ биш бах уу тэгээд яг хоо зарим ингээ тийм бие биендээ тэгж амар яах хэрэггүй бах уу. Гэхдээ яг хоо ер нь тийм байж гэнэ гэдэг чинь бие биендээ хайртай байна гэсэн үг. Тэр нь ч бас нэг буруу биш.
Тэгээ зөв шүү дээ. Яг нэгэндээ хайр халамж тавьж гин, анхаарал тавьж гин. Тэрийг зөв ойлгоод хүлээгээд авах гэж оролдъё бүгдээрээ. А нөгөө талдаа бас ганцаараа байх орон зайг нь бас өгчхөө. Тэр ганцаараа байхдаа бити заавал нөгөөтхийгээ хийгээ те. Нөгөөт хэрэггүй гэж бас санал болгож байгаа тий. Тэгээд нөгөө гол асуудал нь тэгэл виза аваад гарахаараа тэгэл архиугаал алга болчиход юм л да. Тэгэл нөгөө ахаал нөгөө сэтгэл зүйн асуудал руу орчиход байгаа нөгөө ирчүүд маань. Окей. Ямар юм битээ. Ямар ч юм байхгүй. Угаасаа ямар гэж мухардаж хэрэггүй. Арга хангалттай байгаа. Бити мухард. Ерөөсөө манай ирчүүд бити мухард. Ямар юм дэ гэж бодоод ч хэрэггүй. Зүгээр болно. Урагшаараад үйлдэлээ. Тэгээ одоо энэ стресс хямралын 90 100 гэж би түрүү хэлсэн те. Мэдээллийн 90 100 хит их мэдээлэл ямар ч цензургүй энэ бидний энергийг энэ арай ч унтаж цуглуулж авсан энергийг сорж байгаа энэ Facebook гэдэг энэ сошиал ертөнцөөс хол байгаад ирчүүд маань энэ бясалгал гэдэг юмыг сур. Яг тэгвэл эр хүн бол эр энерги гэдэг бол энэ аргын энерги байхгүй. Энэ эр хүнд бэлэг энерги хэрэгтэй. Энэ газардуулах бясалгал гэдэг бол хүн аяндаа орж гарч байгаа амьсгалыг анзаарч тэ хүн ингэ сэтгэлийн тэр монгол хүмүүс сэтгэлд аягүй их галтаа гэж штэ. Тэр галын жоох ингэж бууруулахад ирчүүдэд нь бясалгал гэдэг юмыг маш сайн. Би одоо энэ 7 хоног болгоо энэ ер нь тогтмол бясалгалын бас нэг юм бас ингэж хий гэж цаашдаа бодож байгаа. Тэгээ энэ тэрэнд бол ингээд хамрагдах эсвэл ингээд ямар нэгэн байдлаар энэ үнтэй үнгүй ингээд энэ тэнд подкаст энэ юм уугаар ютубер дөрөв тийм байгаа. Ямар нэгэн байдлаар зүгээр л амьсгалаа орж гарч байгаа амьсгалаа анзаараад нэг 3 минут 5 минут суугаад сурчих төвчээртэйгэр. Эхлээд төвчээр сур. Ер нь ядуу сэтгэлгээ гэдэг бол төвчээргүй, яаруу, тэвдүү, сандарсан сэтгэлгээг ядуу сэтгэлгээ гэж байгаа шүү дээ. А баян сэтгэлгээ гэдэг бол эсэргээрээ тайван, хүлээцтэй, төвчээртэй, тэ ултаа, суйртай. Тэгэхээр бид нар ирчүүдэд бол тийм ултаа, суйртай, тийм юм илүү их бий болоод ирэхээр аяндаа үйлдэлүүд нь их үр дүнтэй болж эхэлдэг. Тэгэхээр тэр үр дүнтэй болгодог зүйл чинь тэр бясалгал байхгүй. Тэгэхээр тэр бол эрэгтэй хүнд бүр сайхан зөгтөй. Би өөрөө эрэгтэй хүн учраас хэлээд нь штэ. Эрэгтэй хүн чинь дандаа үйлдэл чиглэж ингэж бусдыг тэжээх гэж ингэж зүтгэж явдаг хөөрхий тийм юутай учраас тэднэрт бас юм сэтгэлийн амралт буюу энэ үргэлжлсэн үгийн зохиол шиг юм биш ингээд одоо жишээлбэл текст бичихтэй ингээд үргэлжлүүлээ бичиж юу ч уншигдахгүй сте. Дунд нь space гээ зай авдаг сте. Тэр зай авах чинь тэр 3 минутын тэр амьсгалаа орж гарцааг анзаардаг байхгүй. Ямар нэгэн бодол орж ирвэл тэр бодлыг тэнд нь орхичтий. Тэ? Ямар бодол бол орж ирэл тэр бодлыг орхиод үргэлжлүүлэл пицэг тэр амьсгал орж гарч байгаа тэр анхаарад бай. Тэгээд ингээд сэтгэл аяндаа тогтоод ирэхээр хүний бүтээмж сайжирдаг. Орлого сайжирдаг. Хүнтэй харилцаа сайжирдаг. Тэр ийм юмнуудыг нийгмээрээ бид нар хийж дадах юм бол угаасаа чи өөрчлөгдвөл эхнэр чи өөрчлөгдөн, эхнэр өөрчлөгдвөл нөхөр чи өөрчлөгдөн. Чи өөрчлөгдөхөд ертөнц өөрчлөгдөн. Чиний хүрээлэл өөрчлөгдөн. Одоо энэ өөрөө чинь яриад байгаа одоо энэ сэтгэлгээний энэ зүйлийг одоо яг таксинд яваад ч юм уу одоо барилга дээр ажиллаад ч юм уу тий одоо уурхайд ажиллаж байгаа залуус маань яг бясалгал гэхээр өөртөөс нь жоохон хол байгаа юм л та. Үгүй. Бити тэгж хүн дээр сэтг. Бясалгал хэцүүдээ биш. Таны дотор байгаа сэтгэлийн гүндээ цуглуулсан уур хилэн шунал хий хоосон айдас хий хоосон одоо атаач өтөө хий хоосон омог бардам зан энэ бүх зүйл чинь ингээд маш сэтгэлтэй олон жил ингээд зүрхэндээ хураацсан байгаа байхгүй. Тэр юм чинь өндөлцөөд биднийг бясалгал гэдэг юм хүнд юм гэж ойлгоод байгаа. Бясалгал чинь ямар нэгэн гэгэрэл мэгэр лам мам хүний хийдэг зүйл одоо орчин үед биш шүү. Энэ хувь хүний хөгжлийн хамгийн гол зүйл бол бясалгалаас эхэлдэг. Бясалгал сайн хийж сурвал өөртөө ихтэй болно. Тэгэхээр ялчгүй цаг үеэд дагаад энэ нь бол та нарын ялчгүй сонирхох зүйл анхаарах хэрэгтэй. Өссөн үсээгүй сонирх үр хүүхдүүдэд зааж өг. Сэтгэлийн амар амгалан бол Монгол улс хөгжөхөд нэг 10 минут ана пана хийж сур, 10 минут амьсгалаа орж гарч байгааг анзаарч сур гэж би шууд тулгаж хэлнэ. Яагаад гэвэл би өөрөө энийг чинь маш олон хүнд сургалт хийгээд маш олон хүмүүсийн амьдралын сэтгэлийг өөрчилсөн би бодит амьдралынхаа туршлагаар онож мэдчихэд энийг чи яриад нь штэ найзаа. Тэгэхээр энэ бол үнэхээр биднэрт эмнээс илүү хэрэгтэй. Хүний бөөр, зүрх, илэг, тарих эхлээд өвддөг юм штэ. Хүний эхлээд сэтгэл өвддөг байхгүй. Махан бие эхэлж өвддөггүй. Эхлээд сэтгэл өвддөг буюу стресс өвддөг. Энэ стресс хямралын үед чинь мэдээллийг буруу хүлээж авснаас болоод эхлээд сэтгэл өвддөг. Сэтгэл өвдгөө сэтгэлийн чиг хандлага буруу болж ирдэг. Сэтгэлийн чиг хандлага буруу болоод ирэхээр сэтгэл өөрөө бохирдож ирдэг. Сэтгэл өөрөө бохирдоод ирэхээр
хүнд өөрт нь уур хилэн шунал атаач өтөө хий олон айдас хий осон тэгээ дими балаа төсөөллүүд ийм юмнууд гарч ирээд бидний амьдралыг ингээд эмхт самраагүй болгодог байхгүй. Тэгээ эмхт самраагүй юмнаас бид нар бага мөнгө олно шүү дээ. Эмхт самраа эмхт сэгцтэй байж ш бид нар нэг өсөж ингээ ахуй амьдралаа олох ойлгох нийгэмд өөрийгөө ойлгуулах тэр зүйлүүдийг орж ирэх байхгүй. Тэр эхлээд эмхт самраатай болохын тулд миний сайн хэлсэн зүйл маш чухал. Маш том зүйл. Ирчүүдийн хамгийн том бас нэг одоо сул тал гэдэг донтолт гэдэг юм тий. Энийг одоо яаж давнд болох? Хар тамхи мөрөөдөө тоглоом арих одоо тий. Тамхи хорц зуршлууд. Яг гоо энэ тэгэл амархан биш. Тэ амархан биш. Бас хэцүү ус биш энийг болоход. Одоо жишээлбэл хэдэн тэрбумаар нь алдсан биетэд алдсан хүнтэй айж уулзж илаа. Forex арилжаанд хэдэн 100 мянган доллар алдчихад одоо буцаад арайч тэг дээр нэг тэн дээр ирж гин. Энэ хооронд би 5 жилийн амьдралыг ингээ үрлээ гэсэн ч хүн надад ирж илаа. За тэгээд ингээд бит болон одоо тэгэл элдв бусын бас асуудалтай чиний сая нэрийн дуртахаас хэцүү дээр хар тайм ингээд янз янзын хүмүүс те. Энэ нандаа суур асуудал, нандаа сэтгэлийн гүнд байгаа тэр шунал. Тэр одоо миний саяны хэлсэн уур хилэн шунал хоёрын үүлийн үрээс үүдэлтэй байдаг. Бүр нарийн гүнийг ярих юм бол ерөнхийдөө энийг чинь багаар оюун ухааны төвшөнд эхлээ ойлгоо шүү дээ. За би эхлээд энэ ер нь дархиндаа эхлээ ойлгож. За би энэ бит тоглож болохгүй байна. Энэ донтож болохгүй байна. Би энэ эмхтэй хүнд бас хэд донтож болохгүй байна гэдгийг ойлгоо шүү дээ. Энэ чинь бол айгүй олон юмнууд байгаа шүү дээ. За би энэ мөнгөнд бас хэд донтож болохгүй байна. За би энэ эрх мэдэлд бас хэд их донтож болохгүй байна. Тэ? За би энэ одоо тэ бүр одоо юу гэдэм бэ? Хүний ганц донтож болдог юм эрдэм мэдлэг юм шиг байл шүү дээ. Сэтгэлийн чих хандлах ч юм уу энэ зөвхт байдал руу бол хүн бол үргэлжлүүлээ яваад тах тань зүгээр юм байл шүү дээ. Тэгээд бусдын бол энэ амар хэлбэр тэ архин донтох энэ бүх зүйл чинь ер нь багаар хийдэг зүйл. Гэхдээ хамгийн хэцүү буюу хамгийн ихний хийх зүйл бол үгүй гэж хэлэх байхгүй. Сахилга батыг хэрэгжүүлэх хамгийн гол зүйл үгүй гэж хэлэхээс эхэлдэг. Үгүй гэж хэлэх гэх. Ерөөсөө үгүй гэж хэлэх. Ерөөсөө no гэж хэлэхээс эхэлдэг. Тэгэхээр тэр үгүй гэж хэлэх нь маш жижиг үгүйгээс эхэлнэ. Эхлээд найс нар дуудсан болвол утсыг авахгүй гэдэг үгүйгээс эхэлнэ. Очсон болвол тэр нэг хундаг тавьсан болвол тэр хундагны үгүй гэдгээс эхэлнэ. За тэгээд хундаг 3-ыг дуудсан болвол эрт гэрлүүгөө харих үгүй гэдгээс эхэлнэ. Эрт гэрлүүгөө харьчаад очиод сошиал уугүйгээр шууд унтах гэдэг үгүйгээс эхэлнэ. Гэх мэтлэнгээр үгүй дотроо ингээд дистаралаараа өөр үгүйгээс эхэлнэ. Тэгэхээр тэр донтолтоос чинь баг жижигхэн деталь беби степүүдээс үргэлжлүүлээд жижигхэн степүүдийн үгүйгээс эхлээд чиний саяны донтолт гэдэг зүйл чинь. Тэгжээснэ дараа нь бясалгал хийхгүй гэдэгдээ үгүй гэж хэлээд бясалгал хийдэг гэдэг үгүүтээр орно. Гүүн гэдэг үг рүү орно. Тэ? За боли залхуурхаа болигүй гэдэг ч юм уу те. Гэх мэтлэнгээр бүгд жижигээр эхлээд тэгээд ирэхэр хүний ингээд махан би угаасаа ингээд өнгөрсний элдв бусын балаа мэдээлэлнээс салаад ирэхээр хүн өөр ажил үйлээ маш гой гүйцэлүүлээд байдаг байхгүй. Битгий орлого ихсэхийн тулд тэр мэдлэг чихээд нэмэр байхгүй. Сэтгэлээ тэгш амгалан болгоход, сэтгэлээ ариун болгоход, сэтгэлийн гүн буюу unconscious mind-д байгаа хэр буртгаасаа багаар салах хэрэгтэй. Буруу бодлын дадлаасаа салах хэрэгтэй. Буруу төсөөллөөсөө салах хэрэгтэй. Аяндаа тэгээд ирэхээр бүх юм сайхан бол. Өөрөө чинь саяны ярианаас бас ингээд харахад нийгэм дээр бас одоо бөөнөрөө нэг тохирчмоор юм шиг байна тий. Найз чинь уцаа авахгүй ч юм уу найз чинь очиод чиний үгсээ архийг уухгүй гэж бол найз чинь хогийн гар биш ээ. Өөөсөө хогийн гар биш шүү дээ. Шалчгансан гар биш гэдгийг бүгдээрээ ойлгож хэрэгтэй. Ирчүүдийн маань тэг бас тийм байгаад байгаа шүү дээ. За нэг очихгүй болохгүй дээ. Бөөндөө одоо наваг тгээ бодчихно доо. Ингээ нэг ир хүний нэг бардам зам доошоо орох те. Чиний характер хүрээлэг болох жигдэх ч юм уу нэг тийм. Нэг ийм үг өгдөө. Чиний характер бол чамааг юу гэж бодох бол чиний нэр хүнд гэж байгаа байхгүй. Тэгэхээр чамааг нэг ийм болцсон байх гэж бодвол тэр чиний нэр хүнд хоосон зүйл байхгүй. Хоосон мөнх бус зүйл. Харин чи үгүй гэж хэлэх чинь болвол те ингэж гоё ганган зүйлээс татгалзах тэр чадвар болвол харин эсэргээрээ чиний характер буюу чиний харизм байхгүй. Тэгэхээр чамаг харизмаар чинь зан төлөвөр чинь behavior чинь чамаг үнэлэхээс биш тий гас коуч мундаг гэдгээр үнэлж тэр үнэлэхгүй тий яг одоо би бол нийгэмд үн цэн өгвөл
Хүмүүс намайг хайрлж хүндлээ бол сайн л биз. Тэгээ би тэрийг сайхан тэгш хамглан хүлээж авал хүндэтгэл хүлээгээл авах баярлна. Тэгээ би тэр хүмүүс талархна. Талархалгүй амьдрал бол үнэхээр гонхтой. Өөрөөрөө байх нь заавал бусдад таалагдах одоо бусад найз нөхдөдтэй тий заавал хамттай байгаад лаг ирчүүд гэсэн үг биш ээ тий өөрөөрөө байгаа чинь өөрөө лаг ирэх юм аа л тий өөрөөрөө байгаа чинь тэгэл болоо. За хоёлаа ерөөхдөө ойлгомжтой ярил. За одоо ингэж яах вэ? Ерөнхий хоёлагийн ярианы сэдвээс угаасаа өнгөрсөнд бол уналтууд байх нь ойлгомжтой, давх нь ойлгомжтой тий. За өнөөдрийн төгсөнд үгүйгээ хэлээ сурчих гэж байгаа. Ирээдүй гэж байхгүй. Яг л одоо цагийн үргэлжлэлөөр ирээдүй. Тийм учраас бити нэг ирээдүй рүү шуна. Бити өнгөрсөнд харамсаад ээ. Тэгэхээр тийм учраас одоо цагт байхыг энэ сэтгэл зүй энэ бүх зүйл чинь ингэж заадаг шүү дээ. Би энэний үннийг өөрөө бодит амьдралаараа туулж байгаа чинь бидний одоо цагийн үнэн мэдээж ирээдүйн том зориг хүсэл мөрөөдлөө хизээч итгэл үнэмшлээ бити алд. Тэгээ эерэг 7 сэтгэл хөдлөл гэж байдаг. Далд ухамсарт байгаа дэр итгэл үнэмшил энэ бүх зүйлийг бити алд. Далд ухамсарт байгаа дэр трама буюу урт хугацааны ой сануу тэр програма устгах ёстойгийн зөвөр устгах, алга болго орхихын орхи тавьж явуулахын чөлөөл. За тэгээд өнгөрснөөсөө салах цагт ирээдүй гэрэлттэй. Тэгэхээр одоо цаг бол ирээдүйн эхлэл учраас дандаа одоо цагт энэ одоо цагт бай. Энд амьсгал гараад юу болохыг би мэдэхгүй. Хүнэр хин над руу яах хийх би юу ч мэдэхгүй. Тэгэхээр би юу ч мэдэхгүй учраас би энэ одоо цагт байна. Би өөрөө анхааралтай байна. Өөрийгөө бэлэн байлга. Тэгээ өөрөө бэлэн бай. Би бэлтрийн хувьд бэлэн бай. Сэтгэл зүйн хувьд бэлэн бай. Тэгээ нойрны хувьд бэлэн бай. Аман бол сайхан амар сэтгэлээ тэгш амгалан байлга. Тэгэл болоо. Би бол эхлээд бол тэгж л хэлнэ. За ингээ явж итэл аяндаа бүх юм ингээд цэгцрээд аяндаа горимд орчдөг. Плен сайхан хоёлаа ярианууд маань цэгцэрч явах шиг байна. Мэдээж коуч хүн бяцлагч хүний үүднээс бол хангалттай сайхан тайлбарлалаа тий. Өөртөө ажиллаа сэтгэл дотор байгаа юмараа. Өөрийгөө нээ зоригоо өгөө тий. Өөрийгөө өөртөө л ажиллаж жоохон амарчгал гэдэг ш тий. Тэгэнгүүт чи аяндаа болчихноо л. Тий. Тэр нь тий. Унсан ч гэсэн тэгэл босох чадaltaй бай. Яг хөө мэдээж ил ухамсарын бизнесийн мэдлэгч юм уу, харилцааны нууц ч юм уу. Үнэхээр одоо тий хилцлийн ухаан ч юм уу. Ингээд арилжаа 8-ны гэдэг энэ бүх зүйл зориг итгэл гэдэг энэ хувь хүний хөгжилтэй холбоотой ил ухамсартай холбоотой мэдээллүүдийг бол дараа нь аяндаа сурч болно шүү дээ. Тий. Тэр бол болдог зүйл. Хүн өөрөө хийгээд явж байгаад хинч тэрийг чаддаг зүйл. Сурч болно. Тэр нэг хүний чадахгүй юм бас биш. Зөв. Өөрөө чи хувьд одоо багтаа ч юм уу одоо яг символ тий. Ир хүн ямар их ир хүн байсан бэ? Өвөө гэл. Ерөөсөө зүгээр л аав. Би миний аавыг Баатар цогт гэдэг. Миний аав тэгэл одоо нэг сайхан жолооч хүн. Тий одоо Оросд техникч төгссөн. Тэгэл насаараа тэгэл би Сэлэнг аймгийн хөдөр сумын нэг жинхэнэ гоё ахуй амьдрал ажил дунд өссөн тий. Төлөө хаагалж, ус авж тий. Мал нэг хашаанда нэг 5 мал хариулж тий. Тэгэл хүрийнхэн баасыг аваад тэгэл дүлээгээ хааглаад автогаа зүг хадландаа яваал. Бухлаа хийвэл бухлаа хийгээл трактор барьж сураал тий. Тэгэл ерөөсөө тэр хүнийг дагаал бүх тэр хүн бол надад яаж манлайлж үлгэрлэж сургасан бэ гэхээр бүгдийг харуулж сургасан. Энэ арааг ингэж хийдэж шүү гэгээгүй. Би аавыг хажууд нь сууж явж байгаа л би бол яг айлын нэг эрэгтэй хүүхэд учраас аавын хажууд ингээд тракторын хажууд суугаал юм. Тэгэл араа ингэж хийдэм бэ. Дугуйг ингэж сольдсон бэ. Тэгээ шавраар ингэж дифференциалыг ингэж гიშгэж гардыг бэ. Тэ? Ер нь бол ийм асуудал шонгийн нөхөйг ингэж ухтыг байна, хадаасыг ингэж хаддсан байна гэдгийг бүгдийг хараа сурсан. Тэгээ түлээг ингэж хагалт юм байна гэл тэгэл яг хөө ингээл миний амьдралын тэр одоо би азтай хүн байхгүй. Тэгэл аавгаа хараал сурсан. Тэгэл миний амьдралын манлайлагч бол надад бол хувь хүний хөгжил ингэдэг тэгдэг гэж юу заагаагүй. Тэгээ зүгээр л ерөөс амьдралаараа л хүнтэй харилцахтаа миний аав өөрөө хүнтэй харилцахтаа тэгэл эвдүүтэйгээр яаж нэг хүмүүстэй сайхан харилцаж чинь те. Тэгэл хүний хүндлэл бусдыг хүндэл амтай ах トゥ утай эвтэй бай гэж над загтдаг. Тэгэл тэрнийхэн дагуу тэгэл сонсоол тэгэл эвтэй эвгүй байх үе зөндөл байсан. Тэгтэл тэгэл аавын сургаал бол тэгэл бүгд өөрөө үлгэрлэл харуулцдаг байсан. Тэгэл миний символ миний одоо рул модель бол тэгэл аав мөн л байсан тийм. Тэгээ тэрэн шиг болоо энэ шиг болоо гэж байгаа нь бол тэгэл бага нас бол тийм л байсан. Тэгэхээр одоо
жоохон унаадгаа ирчүүд маань бас бодорой те. Аавыгаа өвөөгөө ахыгаа нагцараа авганрыгаа те. Ингээд нэг бодоод нэг жоохон амарчхаа үлгэрлэж болчхоор нэгийг бодчихгүй те. Нэг уугаад байгааг нь биш арай нэг үлгэрлэж болохоор өвөөгөө ч юм уу бодчих шүү дээ. Адуу чинь сайхан өвөө байж болно шүү дээ. Тэнд бол хамаг юм байгаа шүү те. Өвгдийн мэрэгэн ухаан байж байгаа дээр өвгдөөс бидэрт байж байгаа те. Авган руу байна, нагцнар байна те. Ахнар байна сайхан. За тэгвэл өөрөө чинь яг чихсэжсэн тийм ир хүн байна уу? Да багтаа ч юм уу те. Одоо тийм юм талыг олж харж ирсэн ч юм уу? Яг гоо зүгээр хогийн одоо муухагаар л хогийн улгаач гэдэг ирдэг шүү дээ. Тийм байхгүй л те. Хүнд угаасаа тэгээд мөнх бус зан зөндөөл байгаа шүү дээ. Би нөх амар тэгж байгаагүй. Зүгээр яг гоо зүгээр ингээд нэг төр зөр аргацаах гэж нэг элдв бусын суудзал худлаа ярьж байгаа хүмүүс жоохон тиймэрхүү л. Гэхдээ одоо тэгэл тэр тухайн үед тийм л байсан юм билгүй. Над нэг тэр нэг сонир биш. Тэгээ одоо яах вэ? Өнөөгийн яах вэ? Тэгээд танд бол сонир биш болсон баг. Яг тухайн үедээ хамгийн муухай санагдчихсэн зүгээр. Тэгээд орсон үед тэгэл гомдож мамдаал игээл хүүхдийн зан гаргаад явж л байгаа шүү дээ. Одоо ч гэсэн тэгэл явж л байгаа шүү дээ. Тэгэл тэрийг ажиглал өнгөрөөдөг тэр дадал суудсан учраас нэх өнгөрсөндөө зурлт мөр тийм яах вэ? Тэгэл байгаа дөө тэгээ яах вэ? Тийм стандаа тийм л байхгүй тий. Тэгтээ яг хөө зүгээр ирчүүд бол хийж нэг сэтгэлийн чих хандлага буюу тэр нэг ийм хоёрын оронд явцсуу зам болвол бид нэр хэрэггүй. Тэгтээ үнэхээр сууцайл гаргамаар байгаа үедээ хүмүүс гаргацдаг юм бэлээ. Тэгэл яг энэ асуултаар би одоо ер нь ирчүүдэд ямар зан хэрэггүй вэ гэдгийг л асууж байгаа. Зөв. Хамгийн зүгээр зөндөө муу чанар байна. Гэтэ хамгийн муу одоо наадхаа хаяа гэж. Ер нь зүгээр миний хийдэггүй юм бол нэг хоёрын орон жижиг ус төр битгий. Тэ. Энд очиод нэг юм яриад тэнд очиод ингээд тэр хэрэггүй. Зүгээр л Усчгүй чимээгүй болохгүй зүгээр чимээгүй байх шиг ухаантай зүйл байдаггүй. Болж ивэл шудраг хилцсэн шиг ухаантай юм байдаггүй. Шудраг сайхан хэлээд шудраг хэлнэ гэдэг нь хүнд оромжлох гэсэн үг биш шүү дээ. Зүгээр эн чин буруу шүү дээ. Ингээд сэтгэлийн чиг хандлагын үед энэ яаж болох юм бэ гэдэг ч юм уу те. Миний андаа, миний найзаа, миний ахаа те, миний дүү ингэж залхуурж болохгүй үстэй гэдэг ч юм уу те. Энэ тиймэрхүү юм те. Худлаа битээ яриад л гэсэн үг. Тийм яг хөө тэгээд энгийнээр тэгсэн л үг баг. Хамгийн одоо хаях хэвээр чанар. Тоостын хүний хувьд зүгээр би тоостд бид нар амьдарч байгаа хүний хувьд бол ийм байвал бидний сэтгэл нэг учиргүй нэг амар ууралсан ч гэсэн арай баг уурлаад шунсан ч гэсэн арай баг шунаад те нэг арай нэг аятайхан байх гэдэг тэр юмнаас ярьж ш. Тэрнээс үнэхээр гэгэрсэн хүн гэх юм бол одоо далаа багш ч тийм үү олон гэгэрсэн тэр одоо тэр нэг хуургын замнаар орсон гэдэг ч юм уу те одоо ингээд бас ингээд сэтгэлийн амар амгалан олсон хүмүүс гайхалтай олон байж байгаа шүү дээ. Яг хөө энэ чинь бол зүгээр үгэл гэж би боддتي ер нь яг гэгэр хүмүүс томоор л ойлгоод байгаа. Тийм томоор л ойлгоод байгаа болохоос айгүй энгийнээр хүлээж авах хэрэгтэй. Бэлтгэл бол айгүй энгийнээр хүлээж аваад тэгэл ойлгочих хэрэгтэй. Тэгэл тэрүүл юм бидний хийх ёстой өдөр тутмын яг цайгаа уухтай адилхан юм байна. 0 ороод бицэхтэй адилхан зүйл юм байна гэд бүр ойлгоцсон ч болно. Тий. Энгийн зүйлгээл ойлгочихсан. За ойлоо тэгвэл одоо яг механикны хідэн зөвлөгөө өгчээ. За үгүй гэж хэлэх нь ойлгомжтой байна. За тий. За аль бол худлаа битээ яриа. Сайхан амарчгаа. За амар. Тий сайхан амарчих тий. Юм болохгүй сайхан амарчих тий. Амрахтаа битээ нөгөөтхийгээ битээ хэрэгэл тий. За. За тэгээ элдв бусын юмд төрүүлээд бас ууралж аашлахаас өмнө нэг жоохон ажиглчих. Юу болсон юм мэдхгүй тэр хүн буруу юм хийцэн байсан ч гэсэн одоо яг хөө өнгөрөөх тэр ухааныг бид нар сурмаар байна. Би ч чаддгүй бүгдээр л чаддгүй хөрх юмт. Гэхдээ тэрийг бол бүгдээрээ сэтгэлийнхэн гүнд бас хийчмээр юм бэл. Тий. За өөр юу вэ? Ер нь бол зөв механик хідэн зөвлөгөө бол айгүй тийм зөв харилцааны суурь сэтгэл зүгээс гарч ирдэ. Тэр зөв харилцаа сурч байгаа. Зөв харилцаа сурчгаар аянда борлуулалтын юм чи ороод ирдэ. Хүнтэй борлуулах, өөрийгөө ойлгуулах, борлуулалтын юм ороод ирдэ. За тэгээ бизнес хийх чинь бол борлуулалтын ухааныг заавал сур. Маркетинг борлуул. Одоо бол сошиал гэдэг зүйлд өөрийгөө ойлгуулж чадна гэдэг бол асар том чадруудын нэг болсон. Чи улс төрийн ч вэ нүү, эрдмийн ч вэ нүү, одоо эдийн засгийн ч вэ нүү лаг мэдлэгтэй би байж болно. Гэхдээ би өөрийгөө ойлгуулж чадахгүй, өөрийгөө бусдад ингээд зөв ойлгуулж чадаж ингэж чадахгүй бол бас энэ нийгэмд чинь бас хэцүү болцсон цаг. Гэхдээ тэрийг би ойлгохын тулд айгүй тийм тайван байгаа сурах хэрэгтэй. Тэгээ мэдээж мэдлэг эмх цэгцтэй байж иж яриа эмх цэгцтэй байдэн штэ. Тэрнээс биш яагаад та их гоё ярьдیں۔ Гэж хүмүүс надаас маш их асуудаг. Энэ мэдлэг чинь асар их юмнуудыг эмхэл цэгцэлсэн учраас энэ чинь хаанаас нь ямар мэдээлэл татаж ярих уу гэдгээ хүн өөрөө
цаана хиймэл оюухан шиг тооцоолж байгаа шүү дээ. Тэр бол их чухал. Мэдлэгийг эмгэг цэгцэл асар чухал байдаг. Энэ бол хүмүүст бүгдэнд нэрхтээ эмгэгтэй бүгдэнд нь л тэгж хэлж байгаа шүү дээ. Түрүүсээс уран хэлтгэлийг ингэж гараа өргөж ярьдیں۔ Ингэж цэг зогсдیں гэхээс би бол тийм юмны сурвалт үзээгүй. Зүгээр л би яг л зүгээр сэтгэлээсээ л ярьдаг. Үннийг болж игэл үннийг. Ерөөсөө л үннийг. Үнэн нь юу юм бэ? Амьсгал орж байгаа нь үнэн, амьсгал гарч байгаа нь үнэн шүү дээ. Миний бодож байгаа бодол бол худлаа ахгүй. Яг тэгвэл те энэ залуу пив уудаг ч юм уудагч юм би мэдхгүй байж дүгнж болохгүй байхгүй. Тэгэхээр миний бодол бол үнэн ч гэж магадгүй худлаач гэж магадгүй. Юу үнэн бэ гэхээр амьсгал үнэн, орж байгаа нь үнэн, гарч байгаа нь үнэн баг. Тийм учраас тэр үнсэн дээр анхаарлаа хандуулчих гэдэг нь тийм очтой. Тэгэл нөгөөтхөө ярьж байгаа сте тий. Тийм гоё. Угсаа энэ аягүй чухал учраас би яриад байгаа. Яг тэгвэл нийгэмд энэ аягүй хэрэгтэй байгаа гэдгийг би ойлгох гэдэг байхгүй. Ялч одоо та нар улс төрийг та нар сонирхгүй байсан чи улс төр та нарыг сонирх юм гэдэг шиг одоо стресс та нарыг сонирхоод угаасаа эзлээд дарж байгаа учраас дээрээс чи ингээ дараа хөвцөн учраас тэрний эсрэг арга барилуудыг сурахаас өөр аргагүй юм чи. Тий. Угсаа цогтох гарах юм. Гарцгаахгүй. Тийм юм байна л да. Тий. Тэгэхээр энэ дээр бол за нэг хэрчүүтгэлгүй юм ялгаагүй л ялгаагүй хүн гэж хүүхэд хүртэл гэж. Тийм байна, тийм байна. Тий. Бид нар бол угаасаа нэг байгалийнхаа хуулийг бид нар зөрчиж чадахгүй гэсэн шүү дээ. Түрүүн бол. Тэгэхээр байгалийн хууль гэдэг чинь заавал хүчтэй нөхцөл биш. Ер нь бас нэг тодорхой хэмжээний эрийн ажлаа хийх ёстой. За яг хуу зарим үед бол хүчирхэг ч юм уу эсвэл бизнесээ өөрөө удирддаг эмэгтэйчүүд надтай айгүй их холбогдож уулзаж зөвлөгөө авч ингэдэг. Тэгээ тэр бол би буруу гэж хэлэхгүй. Адилхан л ямар ч хинэн л энэ нийгэмд одоо энэ чинь их тийм нээлттэй нийгэм байгаа учраас хинэн л тийм бэ. Тэр нь л тэр үүргийг гүйцэтгэл явна нэг гэр орноо ч юм уу. Би нэг буруу биш шүү дээ. За заавал тэгэл одоо тэг инг гэд хоёул түрүү ярьсан шүү дээ тий. Заавал тэр гадах ажлаа ирнэ хийх ёстой мэстэй гэсэн юм байхгүй. Мэдээж миний бол саяны өгсөн зөвлөгөөнүүд бол ерөнхийдөө хэлэхэд бол айгүй хангалттай зөвлөгөөнүүд явсан. Тэгсэн. Тэгэхээр одоо нэмж одоо хэлэх юм бол үргэлж биений хүчтэй. Биений хүчтэй үү? Яг махан биеийн дээр бол бид нар спорт бол заавал хэрэгтэй. Одоо жишээлбэл хөнгө атлетикийн одоо спортын хаан бол хөнгө атлетик гэдэг шүү дээ. Гүүх. Тодорхой хэмжээний аль ч нэг спортоор хичээл эн чинь өөр стрессээс биднийг айгүй их гаргаж идэг байхгүй. Маш их гаргаж идэг. Тэр спортоор заавал хичээлж ивэл бүр эр хүнд нөгөө нэг эр имийн ажлыг хийхдээ хүртэл сайн байдаг гэж байна шүү дээ тий. Одоо нэг яалчгүй за нэг хобби ч юм уу нэг юмтай давхар нэг юм байх ёстой болчиход байна тийм үү? Уулан талхах ч юм уу, фитнест явах тий. Одоо гүүх, дугуун унах одоо юу гэдэг за мотоцикл унах ч юм уу нэг тийм эрг армуу одоо адреналин нэг өсгөх нэг тийм залчгүй нэг бас нийгмийн нөгөө түрүүн гарцгүй гэдэг шиг нэг хов хүний хөгжил дотор байдаг нэг лист чинь өөрөө спорт хийх байхгүй юу? Одоо мотагаар хичээлнэ үү? Одоо боксоор хичээлнэ үү? Зодолдно уу? Сакс тоглоно уу? Хөлөг мөг тоглоно уу? Гүүнэ үү? Тэ уул руу алхах нь уу? Яг энэ хов хүний хөгжилд чинь заавал нэг спорт гэдэг юм чи эрэгтэй эмэгтэй гэхгүйгээр байгаад нь шүү дээ. Гарцгүй байх хэрэгтэй. Бүр эрэгтэй хүнд яг хүртэл хэрэгтэй. Гэхдээ яагаад байж болохгүй? Тэ чинь зүгээр сонголт хийхэд ч амар хэцүү байдаг шүү дээ. Спорт хийдэг тэр спортын хөссний зовлон жаргалыг үтсэн хүмүүс. Би бол 5 дугаар ангиас эхлээд сагсан бөмбөгийн багт байсан. Бокс бүх үндэсний бүх тэгээд волейбол ч юм уу спортын бүх төрлөөр ингээл сонирхол хичээлэл тодорхой хэмжээнд ямар ч байсан тоглоо явж идэг байсан. Гэтэл энэ бүх зүйл чинь аюу сайн байхгүй. Яг л бидний нэг өнгөрснөөс салгаад явж идэг. Тэгэхээр спорт бол зайлшгүй хэрэгтэй. Нэгд одоо заавал эрэгтэй хүн тийм байх хэрэгтэй гэсэн ойлголттой болио. Адилхан л одоо энэ нийгэмд тий гендер. Хүний нөө суур хэрэгцээ чинь хайрлуулах хэрэгцээ гэсэн шүү дээ тийм ээ. За тэгээд эрчүүдийг тэгж пүүслэхээ хэд өндрөөр тэгж зүтгүүлэхээ болий. За хайрлах дарам төхөө болий. Дарам төхөө болий. Эрчүүдийг хайрлцгаая. Эрчүүд өөрсдөө хайрлцгаа. Тий. За гуравт одоо үгүй гэж хэлж сур. Амарчих тий. Гуравт нь амарчих. Тэг жоохон гап өгөл дээ тий. Жоохон гап өгч. За амрахтаа бити хэтрүүлээрээ. Амрахтаа хэтрүүлэхгүй тий. Донтож амарч болохгүй. Тий, донтож амарч болохгүй гэдэг тий. Нөхцөлтэйгээр. Нөхцөлтэйгээр. За нэг өөрөөр амраад үзээрэй л гэж. За дөрөвт нь болохоор үгүй гэж хэлье. Үгүй гэж хэлье. Спортоор хичээлье. Тавт нь ялчгүй нэг хобби ч юм уу нөө хувийн хөгжилт нэг юм байх хэрэгтэй. Тий, хувийн хөгжилд махан биеийг хөдлөгдөг юм заавал байх хэрэгтэй. Хөлсөө гаргах хэрэгтэй. Тий, хөлсөө гаргах хэрэгтэй. Тэр алхах байна уу, ууланд алхах байна. Юу байх нь бидний тэр тухайн хүний өөрийнх нь асуудал тийм ээ. За ингээд ерхий нэг 5 зүйлийг коуч маань
та бүхэнд өглөө. Тэгээд маш энгийнээр ерөөсөө л юм маш энгийн одоо нэг заавал нэг хоёул өдрөө бясалгал эдрэгээ ярьж исэн боловч ерөнхийдөө ийм энгийн шүү. Эхлээд эдрэг итгэчих. Тэгээд дараа нь тэр дараагийн ээлжний бясалгал одоо харилцааны чадварууд бусад чадруудыг бол сурч дадаж болно гэж байгаа тийм үү? Яг үнэ. Тэгээ энэ подкастыг бүр сая ирчүүд маань сая монголчууд үзээсэй гэж байна. Би яагаад гэвэл зөвхөн үннийг ярьсан. Тийм учраас олон ирчүүд маань үзээсэй, олон хүмүүс үзээсэй гэж би хүсэж байна. Тэгээд найзынхаа сайхан нийгмийг соён гэгэрүүлэх ажилд нь амжилтын дээдийг, ад жаргалын дээдийг хүсье. За баярлалаа. За тэгээд төгсгөлт нь ахаад нэг хэлчихье. Яалтчгүй энэ бясалгал ч юм уу одоо өөртөө ажиллах, жоохон амрах гэдэг зүйл бол та нарын одоо гарцгүй. Та нартай нүүр тулсан зов шүү. Тэгээд энийг стресс дээрээс дарцсан юм чинь. Тий, угаасаа нийгэм хямраад энэ стресс бол угаасаа мэдээлэл их байгаа. Хичээд энэ тийм мэдээлэл төрөдөж ийн гэдэг чинь. Тэгэхээр яалтчгүй энийг та нар тэр шахахгүйгээр сонирхоод үзээрэй. Энэ бол нэг тийм хол хөндий хэцүү зүйл биш шүү. Гэдэг одоо дахиж хэлээ да тийм үү? Маш энгийн зүйл тийм. Маш энгийн шүү. Маш амархан шүү. Зөв. За баярлалаа. За баярлалаа. Амжилт хүсье. Аз жаргал хүсье. За.